Сайн байцгаана уу хүүхдүүд? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Багш нь өнөөдөр та нартай дүрслэх урлагийн хичээлийг зааж танилцуулах гэж байна. За бүгдээрээ доорх зургийг ажиглаад ярилцъя. За энэ найз маань юу хийж байна вэ хүүхдүүд? Юу хийж байна вэ? Зураг зурж штэ тийм үү? Зургийг юугаар зурд юм бэ хүүхдүүд? Харандаагаар зурдаг тийм үү? Тэгэхээр энэ найз маань харандаагаар зураг зурж байгаа дүр төрх байна тийм үү? За тэгэхээр өнөөдрийн хичээл маань харандаатай холбоотой хичээл байна. Харандаа маань дүрслэлийн хэрэглэгдэхүүн бөгөөд өнөөдрийн хичээлээр дүрслэлийн хэрэглэгдэхүүнийг зөв ашиглах талаар үзэж танилцах нэ. За бидэнд харандааны зураг харагдаж байна. Харандааны зурагтай танилцахаас өмнө зүүн дээд буланд байгаа таних тэмдгүүдийг бүгдээрээ уншъя. За эхний зурган дээр чих болон нүд байна. За чих нүд хоёрыг яаж болохгүй гэж нөхдөд ээ? Чих нүд рүү харандааны үзүүрийг чиглүүлж болохгүй. За мөн харандааны үзүүрийг дээш харуулan барихыг хориглоно гэсэн тэмдэглэгээ байна тийм ээ. Яагаад гэж байгаа юм бол хүүхдүүд ээ? Харандааны үзүүр за нүд дам руу хатгахад маш их аюултай байдаг бөгөөд аюулгүй ажиллагааны дүрмийг маш сайн баримталж ажиллаж байгаарэ. За одоо бүгдээ харандаагаа ажиглая. Харандааг маань тал бүрээс нь багш нь харуулж байна тийм ээ. За харандааны үзүүр хэсэг, их бие хэсэг, харандааны ямар хэсэг вэ хүүхдүүд ээ? Арын хэсэг буюу балруултай хэсгийг багш нь харуулсан байна тийм ээ. За балын харандаа. За энэ зурган дээр харагдаж байна тийм үү? Балын харандаа маань харандаа болгон шар өнгөтэй байдгүй хүүхдүүд ээ? Үгүй тийм ээ. За харандаа нь олон төрөл байдаг бөгөөд маш олон өнгөний сонголттой, олон дизайнтай, төрхтэй байдаг. За харандааны гол шинж чанар нь хатуу ба зөөлөн шинж чанартай бөгөөд хатуу харандаа нь маш бүтгэн гардаг. За зөөлрөх тусам тод гардаг. Ийм шинж чанартай байх нэ. За балын харандааг зөв барьж сурах гэсэн байна тийм ээ. За та нар харандаагаа яаж барьж буддаг вэ? Зурдаг вэ хүүхдүүд ээ? Бодоод үзээрэй. За багшийнхаа бичлэгийг харъя. За багш нь яаж барьсан бэ? За та бүхэн маань хичээл дээрээ А үсэг, Б үсэг бичдэг. Харандаа болон үзгээ барьдаг үндсэн барилт байна. За энэ үндсэн барилтаар бүгдээрээ харандаагаа барьж сурцгаах нэ. За балын харандааг хялбар зурхад зориулагдсан нэг арга байдаг байна. Харандаа барих арга байдаг байна. За харандааг эрхий болон бусад хуруунуудаараа дамнуулан барьснаар зураасыг чөлөөтэй зурхад хялбар болдог байх нэ. За бүгдээрээ бичлэгэн дээрээс харъя. За багш нь үндсэн барилтаар харандааг барьсан байна тийм ээ. Үндсэн барилтаар бариад дугуйгаараа хөдөлгөн зурхад зураас маань за нэг ийм хэмжээтэй гарч ийн тийм үү. За хоёр дахь барилт буюу хурууны үзүүрүүдээр дамнуулан бариад зурхаар за яах нь хараарай хүүхдүүдээ сайн ажиглаарай. За зураас маань ямар гарч ийн? Зүйтэй урт гарч ийн. Өмнөх зураастай харьцуулахад ямар байна хүүхдүүдээ? Урт байна тийм ээ. Тэгэхээр саяын бидний үзсэн барилт маань зургийг хялбар зурхад болон хялбар будахад ашиглагдах барилт байх нэ. За дараах дүрслэлийн хэрэглэгдэхүүн маань юу вэ хүүхдүүдээ? Зургийг сайн ажиглаарай. Багш нь олон талаас нь харуулж байна. Юу юм бол хүүхдүүдээ? За бид нэр хичээл дээрээ эртээ зураг зурхтаа харандаагаар зурдаг. Зурхтаа
илүү гаргаж зурсан, буцсан хэсгийг юугаар арилгадаг вүлээ? Балруулаар арилгадаг, тийм ээ. Тэгэхээр балруултны үүрэг маань юу вэ? Зурган дээрээс ажиглая. Харандагаар зурсан зургийг арилгах үүрэгтэй байх нь балруул маань, тийм ээ. За багш нь баруун болон зүүн гараараа барьсан балруулын барилтыг харуулж байна. За балруулыг нэг чиглэлд татаж балруулдаг байна. За зураасны чиглэлд татаж балруулна гэсэн үг үү. За бичлэгийг харцгаая. За зураасын дагуу нэг чиглэлд татаж арилгаж байна, тийм ээ. За багш нь өмнөх мэдлэг гэсэн хэсгийг оруулж өгсөн. За яагаад энэ хэсгийг оруулсан бэ гэхээр бид өмнө нь за цэцэрлэг дээрээ, гэртээ, харандаа болон харандаа бүдгүүдийг ашиглаад зураг зурдаг байсан, тийм. За энэ чадварыг ашиглаад дасгал нэг ажлыг бүгдээрээ гүйцэтгэнэ. За зураасыг хэвтэй болон босоо чиглэлд зурах дадлага хийх нь өнөөдөр. Хичээлд шаардлагатай хэрэглэгдэх зүйлс дээрх зурган дээр харагдчихна. За юу байна хөлтөө? За мэдээж зургийн дэвтэр байна, тийм үү? Балын харандаа байна. Балын харандаа нь балруулалтаа байгааг ажиглаарай. Тэр биднэрт харандаа болон балруул хэрэг болно. За өнгийн бүдгнүүд харагдаж байна, тийм ээ. Өнгийн бүдгийг яагаад багшны харуулсан юм бол? Зүйтэй. Зургийг тод илүү гоё бүтээлж байлгах үүднээс бид нар зургатаа ашиглаж болно гэсэн үг. За дараагийн слайдыг ажиглая. Багш нь зураасны төрлүүдийг зурж өгсөн байна, тийм ээ. За эхний зураас юу вэ? Шулуун хэвтэй зураас байна. Хоёр дахь зураас маань босоо буюу шулуун босоо зураас байна, тийм ээ. За гурав дахь зураас маань ямар зураас юм болоо? Бидний мэдхгүй зураас байна, тийм ээ. За энэ зураасыг хүүхдүүдээ дашуу зураас гэж нэрлэнэ. За багш нь ардан сумаар зурах чиглэлийг нь зааж өгсөн байна. За дөрөв дахь зураас маань ямар зураас вэ? За мөн дашуу зураас. Тэгэхээр 3 ба 4 дахь зураасыг дашуу зураас гэж нэрлэдэг байх нэ. Баруун тишээ чиглэлтэй налуу дашуу зураас, дөрөв дахь зураас маань зүүн тишээ чиглэлтэй дашуу зураас байх нэ. За дасгал ажлыг хэрхэн ажиллах талаар багш нь урьдчилгаа өгье. За эхний зураас маань шулуун хэвтэй зураас байна, тийм ээ. За шулуун хэвтэй зураасыг бүгдээрээ цэг холбон зурах нэ өнөөдрийн хичээлээр. За зүүнээс баруун чиглэлтэй цэг холбон зурах нь. Зүүнээсээ баруун чиглэлтэй зурлаа. За босоо зураасыг дээрээс доош нь чиглэлтэй. Дээрээс доош нь чиглэлтэй зурах нь байна. За үндсэн барилтаар барьсан байгааг та бүхэн анзаараарай. За 3 дахь зураас руугаа орё бүгдээрээ. 3 дахь зураас маань дашуу зураас гэсэн тийм ээ багш. Дашуу. За дашуу зураасыг мөн адил дээрээс доош нь чиглэлтэй зурнаа. За баруун тишээгээ налуу чиглэлтэй зураасыг мөн дээрээс доош нь гэсэн чиглэлтэйгээр дашуу зураасуудаа бүгднийг зурж дуусгах нэ. Одоо бүгдээрээ ажлын хуудсан дээр зааврын дагуу ажиллана. За мөн бүгдээрээ өнөөдрийн хичээлээр үзсэн сэдвүүдээ эргэн санацгаая. За юуны талаар үзсэн мэлээ? Дүрслийн хэрэглэгдэхүүн буюу харандаа балруулыг хэрхэн барих, хэрхэн будах талаар үзсэн тийм үү? За мөн зураасны төрлүүдийг таньсан. За мөн зураасны төрлөөр ажлын хуудсан дээр
ажиллаад 6 даалгавартайгаа хамт багштай илгээх нь шүүгдүүдээ. Харин одоо бүгдээрээ даалгавраа тэмдэглэж авъя. За дүрслэх урлаг технологи гэсэн номны 7 дугаар хуудасны дасгал ажлыг бүгдээрээ гэрийн даалгавартаа хийж гүйцэтгэв. За 7 дугаар хуудсанд маань босоо, ташуу, хифтэй, мөн ташуу зурхасууд байна тийм ээ. За эдгээр зураасаар зурсан зургуудаас 2 төрлийг нь сонгоод зургийн дэвтэрдээ зууж, за фломастраар зурж багштай илгээх нь байна тийм ээ. За хичээлдээ идэвхтэй оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Багшийн хаяг доор гарч байна. Зураг болон даалгавар илгээгээрэй. За ингээд дараагийн хичээлээр иргэн уулзцай. Түр баяртай.